За сайн байцгаана уу. Энэхүү бичлэгэндээ би Монгол улсад буюу Улаанбаатарт тохиолдож байгаа эрэгтэй хүний хүндлэлийн талаар ярих гэж байна. За манай Монголын эрчүүд цөөхүүлээ байдаг. Эмэгтэйчүүдээс арай цөөхөн хүмүүс Монголд амьдардаг эрэгтэй хүмүүс. Тэгээд Монгол эрэгтэй хүмүүс их дээрлэхүүлдэг. Илүү бусад улсыг одвол эрхээ эдлэх эрх нь маш хомос. Хүнийг хайрлах эрх, хүнтэй нөхөрлөх, ийдэг байх эрх эдэлж чадахгүй. Ер нь бол нас ахдаг. Ялангуяа манай эцэг их 50-60-аад онд төрсэн аав ээжүүдийн үеийн хүмүүс тийм хайр, эрэгтэй хүний хүндлэл гэж мэддэггүй байсан учраас хүүхэдтэй их хатуу ханддаг эрэгтэй хүүхдэд улмаар эрэгтэй хүүхэд нь хариуцлагаас мултарч хайраар туцнаас олж буруу тишээгээ бас хазааж байгаа. За эрэгтэй хүний хүндлэх шалтгаан нь эрэгтэй хүний хүнгүүгээр хүн үүсэх боломжгүй байдаг. Улс орон бол ард түмэн бол хүнээс үүдэлтэй байдаг. Тэгээ аав хүний ач тусаар хүүхдийн үр тогтдог. Эмэгтэй хүн бол дангаараа хязгаарч хүүхдтэй болж чадахгүй. Тэгээ улмаар энэ бяцхан хөөрхөн энэ хайр хүрмээр хүүхдүүд бий болдог. Тэгээ энэ сайхан хүүхдүүд зүгээр бие бинийгээ хайрлах эрхтэй өсөх эрхтэй гэж бодож байна. За эр хүнийг хүндлэхгүй байснараа улс орн юм жайжгар сандал шиг байдаг байгаа. Эр хүнийг хүндлэл итгэл хомсцсноос болж байгаа. Улс орн маань хүнд байдалд орсон байна. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа энэ эрэгтэй хүнийг хамгаалах төв буюу эрэгтэй хүний сэтгэлийг хангаадаг газар байгуулмаар байна. Тэгэхгүй бол бас эмэгтэйчүүд мань хацаргай охтууд маань гадаад хүмүүсийн гадаадын хамгийн цус муутай эрчүүдтэй ханилж байна. Монгол эрчүүд маань цус маш сайтай, ген сайтай байдаг. Хамгийн гол нь сэтгэл санааны өвдөлт ихтэй байгаа. Сэтгэл санааг эмчлээд, тарих толгойг гоё зөв тийшэнд чиглүүлээд явчвал бусад орны эмэгтэйчүүд нь бусад орны эмэгтэйчүүд чинь нөхрөө хүндэлдэг болоод ирнэ. Зарим нэг аюултай эмэгтэйчүүдээс өөрийгөө хамгаалах, сэтгэл санаагаа сэтгэл зүгөө яаж авч явах вэ? Орчин үед энэ зах зээл болон зүрх сэтгэл хоёрыг яаж хослуулж явах вэ гэдгийг заагаад ийм эрчүүдийн хөвгүүдийн хоорондохын бат холбоосыг үүсгээд бие биендээ итгэлийг нэмэгдүүлэх зорилготой эрэгтэйчүүдийн сэтгэл засал, эрэгтэйчүүдийн саунд терапи, бүжиг, дуугаар, дуу хоолойгоор, Монгол ардын маягаар дэлхийд болж буй бүх төрлийн сэтгэл заслын аргаар сэтгэлийг нь засаад Улаанбаатарт байгаа эрчүүдээс ахуулаад засаад эхлэх хэрэгтэй байна. Хөдөө орон нутагт амьдардаг эрчүүдийн хувьд бол харьцангуй байгальтайгаа харьцдаг учраас арай гайгүй байдаг ч гэсэн хотын хүмүүсийг дуурайх хандлага их өндөртэй. Хөдөөний хүмүүс бүгд хотынхныг л хараад дуурайгаа байж идэг шүү. Тэгэхээр хотын эрчүүдээс эхлэх хэрэгтэй байна. За баярлалаа.